सिद्धार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान ओंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार निर्झर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Хаан та. Таны зарлиг. Төмд түгэж анжаа. Энэ бол Гошолын хаан Прасанжитийн дайны акт. Төр аных нь мөр гарсан хаан тус Гошолын ойролцоог хүлээн зөвшөөрөх ёстой. Актыг тосож зүрхлэх хэрэгч болон Гошолын цэрэгт дайн зарлаг хүч үүсдэггүй. Тэр улсын тусгаар тогтнол халгаатай. Гошолын хаан Прасанжит манд тугай. 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 Тайлагчаа. Та хунтаачийн хоримыг хийх хамгийн сайн өдрийг хэлж өгнө үү? Үзээд өгөөч. Сиддарт Ишидор хоёрын хоримын өдөр шүү дээ. Тайлагчаа. Хорим хийхэд тохиромжтой хамгийн ойрын өдрийг бидэнд хэлээд өгөөч. Ишидор хорим хийнгээд хүлэн газар хүрэхгүй байгаа. Энд байхгүйг нь гайхах зүйл байхгүй. Тэр Сиддарттай хамт байгаа. Сиддарт, Чи яагаад би гопа? танаас хариугаа авч байна. Чи юу болдоо? Хором хийхэд үлзийтэй нь 7 хоногийн дараа тэргэл сартаа өдөр тохиож байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе хаан. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Дөөмэн. Капила Вастугийн ардлэрэгдэд амттан түгэ. Их хэнгэргийг дэлд. Эрэг 7 хоногт Капила Васту болоод Девдахын бүх хүмүүсийг хормонд дурж байна гэж төмний сонорт хүргдэг. Ясаар болгоё. Энэтхгийн нэгч хаан хунтайжийн хормонд ирэхээс татгалц харахгүй төрөх. Тийм гоёмсог хормын урилгыг өдөр түргэн бэлддэг гэдэг. Энэ удаа Гошолын хаан Прасанжит, Магадын хаан Бимбисар, Вашагийн хаан Личчави нар Капила Вастугийн хүндэт зочид байх болно. Баяр хүргэе. Баяр хүргэе. Хаан та шаардлагатай зүйлсийн жагсаалтыг өгөөрэй. Би та нартай удахгүй уулзна. Эхэн дэцээ. Хааны туршил Ариаг таны мэдэл дэрлээ. Ариаг. Чи ямар мэдээтэй? Эхэн дэц минь. Би муу мэдээтэй. Гошолын хаан Прасанжит Ашвамед галын тахилгыг гүйцэтгүүлжээ.
Дайны актыг санаатаагаар Шагжаагийн нутаг руу алдууруулсан байх юм. Бид яах ёстой? Хоёрхан сонголт бий. Ноёрхлыг хүлээн зөвшөөрөх. Эсвэл дайн зарлах. Тэгвэл дайтахаас өөр аргагүй. Уг туршуулуудыг сонор сэрэмжтэй байлгах. Актын чиглэг зүгээс анхаарлаа хэрхэвч салгаж болохгүй. Яг одоо акт Капила Бастугаас хэр хол байна уу? 7 өдөрчийн газар хаантай. 7 өдөрчийн? Хөрөм хийхэд үлцээ төн 7 хоногийн дараа тэргэл сартаа өдөр тохиож байна. Та тун утахгүй ирнэ гэж хэлчихэд ягаад тагчиг алга болчих вэ? Бид таныг хүлээж байлаа. Бид Сидартын хормын бүх зүйлийг базаачлаа. Тийм ээ хаантай. Бид хормын бэлтгэлээ базаачихсан. Гэрлийнхоос энд байсан бол одоо чамаагүй хорим хийчихэж болгосон. Хаантай би хормын ёстын дарааллыг гаргасан. Та хардаа. Хаантай. Ордны тайлга чинь баяр зүйл явдал зориулж ариун сүм байхыг зөвлөсөн. Урилгач гэсэн бэлэн болсон байна. Энийг хардаа. Ямар ч хорин болохгүй. Харин дайн болно. Хормын дуу хуурын оронд дайн тулааны бүрээ татах боллоо. Эрхэмтэйцээ та юу ярина вэ? Кошалын хаан Прасанжит Ашвамед галын тахилгыг үйлдсэн байна. Дайны морин Шагжаагийн нутаг руу чиглэн явна. Дандхваны хаан бид хормыг хойшлуулахад хүрлээ. Хаантай. Прасанжитын акт Шагжаагийн хил хязгаарыг даваа юу? Үгүй ээ. Тийм бол бидэнд хугацаа байна гэсэн үг. Харин зөв хаантай. Магадгүй тэр адуу Капила Бастугийн хэл рүү орохгүй ч байж болох юм. Тэгвэл бид Сидарт яшилтар хоёрын хормыг хийж болно шүү дээ. Зөв. Тэрнээс гадна хормыг хойшлуулах нь сайн хэрэг биш. Бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй шүү дээ. Нэгэн шийдвэр гарчгаад байхад Мангала хүмүүсийн санаа бодлыг хоёрдуулах зүйлийг бүү ярихгүй. Амита би чамд амлаж байна. Бид хормыг сүр жавсантайгаар хийх болно. Гэхдээ дайны дараа. Дайны үед нөхөж баршгүй зүйл тохиолдвол яах вэ? Өөр хөргөн сонгох ёслол хийж чадахгүй. Тэгвэл хин Яшодарата гэрлэх юм? Мангала минь. Бэлэггүйгээр бацад аллахаа бол дуугаа байх нь үлцээтэй. Тэгэхээр би гэр бүлийнхэндээ санаа зовхгүй байх хэрэггүй. Миний хэлсэнд сэтгэл тань тавгүйцэн бол би дуугүй л байж байхаас Мангада би энэс хойш ам нэхгүй. Үнэн дээр би ч гэсэн яаж игээд хормыг хойшлуулмаар байна. Бид гэр бүл ах дүүстэйгээ яриад хормыг хойшлуулж болно. Гэвч дайсан дайныг хойшлуулахгүй. Бүү санаа зов хаантай. Бид бүгд таны талд зогсоолно. Тийм ээ хаантай. Яшоодара танаа бир. Та хүссэн цагтаа хорим хийж болно. Бидэнд дургуйцах зүйл алга. Тэгвэл ингэ шийдлээ. Бид хормыг дайны дараа заавал хийх болно.
Дөөв. Шадар сайдад миний үгийг уламжил. Шагжаа үгийн хаалтын хуралдааг зарлаа. Ясаар болгоё. Их хаан амттайхны өргөл барих цаг ирлээ. Сидарт. Тэгэхэд чи намайг ухаан оруулах хэрэггүй ч. Яагаад? Ядчил та намайг бодох байсан шүү дээ. Би үрд чамтай хамт байна. Гэхдээ та одоо юу бодож байна? Дахиад л шувууд, одод эсвэл орчлонг бодоод миний ертөнцөөс алга болчих юм. Та цаг үргэлж гүн бодолд автах юм. Үннийг хэлэхэд би тэрнийг анзаардгүй. Юу хийж байгаа юм? Би өөрсдийгөө холбож байна. Яах гэж? Намайг унтахаар хэвтгэхэд та явчихвал яана. Ингээд би зангидчлаа. Тэгэхээр та бид хоёр энэ насандаа үргэлж хамт байх болно. Эхэндээч. Эхэндээч. Чанна? Эхэндээч. Муу мэдэрч. Юу болов? Та хоёрын хурмыг хоош тулсан байна. Яагаад вэ? Прасанжит хаан Ашвамед галын тахилгыг үлдэн дайн өдөгч хүлгийг наашин тавьж. Хүлэг капелла вастууд ирэхэд дайн эхлэх болно. Гопа. Бүх зүйл сайхан. Юу ч битгий хэлсэй дарт. Би тантай насан туршдаа хамт байх болно. Бид гэрлэх хэсэх. Хамаагүй. Харта. Миний замаас холд. Яаж холдох гэж? Чамтай энд халц тулгарсан юм чинь. Яагаад би чамайг явуулах ёстой юм? Би тантай дахиад хизээж уулзахгүй гэж бодож байсан шүү. Яагаад? Танд сануулчихъя. Та сорилгод шившигтэйгээр ялагдсан. Би сорилгод ялагдсанаа мэднэ. Гэхдээ хувь тавилан минь намайг тэтгсэн хэвээр юм шүү. Сорилгын дараа бид Кошолын эсрэг хийх дайны тухай сайхан мэдээ хүлээж авсан. Тэрний ачаар хуримч нь хаашлагдсан. Ингээд надад алдаж боломгүй завшаан гарсан. Ямар завшаа? Дайн тулаанд дэргэлгүй хэн нэгэн чамайг хороох магадлал дандаа байдаг. Мөр зэрэгцсэн нэг нэж гисэн.
Миний зөв биз? Тайвширцгаа. Чимээг айдцгаа. Бид нэгэн баяр хөөртэй үйл явдал тэмдэглэхээр төлөвлөж байлаа. Одоо харин давхар баяр тэмдэглэх сайхан завшаан олдлоо. Эхлээд Парасанжитын цэргийг бот нэргээд ялтаа тэмдэглэнэ. Сидартын хорим арч баярлана. Та бүхэн байдал базаахгүй болсныг мэдэж байгаа. Хэрв Парасанжит манай хаан тулс руу өнгөлцөх аваас шанга хүртэх нь маргаан. Бид дайнд нэг хүн болон орж дайны актыг зогсоох ёстой. Бид дайны актыг зогсоож чадахгүй бол яах? Тэг аваас бид Кошалын төрөмгөллийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэсэн үг. Бидэнд зөвхөн хоёр сонголт байна. Кошалын ноёрхлыг хүлээн зөвшөөрөх, эсвэл тэдэнтэй дайтах. Хаантан Кошал улс биднээс хүчрхэг. Тэд манайхаас олуулаа. Цэрэг зэвсэг сайтай. Олон ч морин цэрэгтэй. Гэвч тэд биднээс зориг зүрхээр дутна. Түүгээрж барахгүй манай нэг дайчин тэдний 10 цэрэгтэй энэ тэнцэн. Эд яруу санд руу шийд гаргахаас өмнө төвшин тайван тунгаан бодох хэрэгтэй. Хаантан Парасанжит хаантай ивийг эрхэмлэвэл дээргүй юу? Эв түнжнүү дарангуй лөө. Огтож харил. Тайван байцгаа. Эрхэмдээцээ эвлэлдэх хаваас бид хүний аим хөрөнгө мөнгө гарцдахгүй. Хэрв тэд манай хаан тулсын эрх ашгийг хүндэн дээдлвэл яагаад бид эсэргүүцэх ёстой юм бэ? Хөмбөр хүчрхэг найзыг хүсдэг. Тэгээд бид тэдний боол байх ёстой гэж хэлж байна уу? Зандфаны хаан та бүү март. Шагжаавал нэгдсэн гүрэн юм шүү. Манай хаан тулс хизээч хэн нэгний эрх шээлд орох ёсгүй. Тийм ээ. Дагаар орж болохгүй. Зандфаны хаан та дайнд мордохоос имээгээ юу? Надад санал байна хаантай. Бид Парасанжит хаантай энхийн хичээл хийвэл зүгээргүй юу? Энхийн төлөө хүмүүс Ашвамид галын тахилгыг үйлддэггүй юм хөө минь. Тэд дайнд ялагдсны дараа энх тайвны эрхэм үн цэнийг мэдрэх болно. Бидэнд ганц л сонголт байна. Байтгаас өөр замгүй. Та бүхэн миний дайлаар мордох шийдвэртээ санал нэг байна уу? Чудадан хаан манд тугай. Хаан манд тугай. Хаан манд тугай. Чудадан хаан манд тугай. Одоо бид даруй тулаанд бэлдвэл зохилтой. Шагжагийн бүх хаад цэрэг зэвсгэн засаж Кошалын хил рүү хөдлөгтөн. Бид Кошалын хил дээр бүх хүчэн зузаатган. Бид Парасанжитын дайны актыг Шагжагийн нутагт оруулахгүй. Шагжагийн нутагт оруулахгүй. Абьяа охин тэнгэр ивэ түгэ. Абьяа охин тэнгэр ивэ түгэ. Шагжаа гүрэн бадар тугай. Шагжаа гүрэн бадар тугай. Парасанжит хааны амрыг айлтгая. Баяр хүргэе хаантай. Бид ил далаалгүйгээр илүүрхэж байна. Шагжаа болоод манай улсын дундах хаан тулс бидний эрэгшээд орлоо. Сайн хэрэг. Тун сайн бандуулжанжан. Энэ бол бидний олон ядалтын эхлэл. Морилгтун хаан.
Тэгэхээр танай улс Кошалд дагаар орох уу? Тэгнэ хаан. Энэ бол чамд өгч байгаа байлиг. Наадха Кошалын эрдэнсийн сан руу идгээ. Одоо чи явж болно. Би аюулгүй байдлыг чинь хангаж өгнө. Мэдлээ хаан. Надад жижиг улсууд хэрэггүй. Их гүрнийг эргэшээх болно. Бид бүгдийг дайлармаар чагурныг капиля бостог. Эрхэм дайч. Шагжаа санааны зоргоор буугаад өгчихгүй. Тэд их зоригтой зэрэгцээ багтам эв нэгдэлтэй. Би хагарлын үрийг тарьчихсан. Тэдний хаад нэг нь биднийг дэмжих учиртай. Ан цав гарсан л бол ямар ч хэрэм нурдгийг. Туршуул. Энэ захасыг бидэнд үгсэн нийлсэн хаанд хүрэг. Тэр зэрэг шүдэданы хүчийг зузаатахад хөдөлгөх ёсгүй. Түүнээс гадна тэрэнд ингэж хэл. Кошалыг дэмжих сайн нөхөр болохыг зөвшөөрөх бас хариу тус хүргэнэ гэж дамжуул. Мэдлээ хаан. Чи юу хийж байна Мангала? Ийм их нариглаар яах гээв? Ердөө 100 байгаа. Яах гэсэн? Тэнгэрийн тахилд хэрэглэх юм. Тахил аа? Яах гэж? Харин чиний санаа тавих ёстой байсан зүйл юм биш үү? Альваа гай барцад алсуур өнгөрөхийг даатгана. Капиталистууд муу ёр шүглэх гээд байна. Муу яра? Ямар муу яа? Шагжагийн хүүхнүүд ам бололд ярьж байна. Миний дургу хүрлээгээд чи яалтай вэ? Тэрийг бодохоор дотор давчтаад байх юм. Энэ гай далалсан хүүхэн. Бид Сидартыг энэтэй гэрлүүлэхээр шийдтэл биднийг дайны хар үлнэ мөрсөн. Энэ л бидэнд гай барцад авчирлаа. За тэр моёр шүглсэн юм. Тахилын зулыг унагчлаа. Яшо. Үхэдэ ухаач тэгнэч Мангала. Хэрэг Дэвдат Яшо дараатай гэрлэхээр болсон бол чи ингэж хэлэх байсан уу? Харин ч зөөлөн хандчихлаа. Би бол хормыг цуцлах байсан. Би чамд харамсаж байна Мангала. Өчигдөрхөн чи тэрнийг шагшин магтаад байсансан. Хүүтэйгээ гэрлүүлэхийг их л хүссэн дээ. Ганцхан шөнийн дотор моёр шүглэн гэж юу ах вэ? Илтэл байна шүү дээ Параша Баки. Та нүдэ нэгэд хараач. За тэр Яшо дараагийн мөрийг хар. Шин бэр хадмын басхийг давахта хөлөө улаан будгаар будах заншилтай байдаг. Гэтэл яа. Энэ бэр цус татуулан босго давлаа.
Яшо. Хатанта. Би ямар ч хамаагүй аргаар нүглийн намжлагад бэлэн. Надаас болоод ард иргэд хаан төрд гай барцад тохиолдохыг хүсэхгүй байна. Ах минь. Тэгж ярих хэрэггүй дээ. Хүмүүс хэл амаа булаалтчихлаа. Харин би чамайг аз жаргал авчирна гэж итгэдэг. Чийл миний хүүг ойлгодог. Санаж ав. Мангала манайхыг дайнд ялсны дараа хэлсэн үгэндээ их харамсахад хүрнэ. Найдаж л байгаас. Тэр чамайг өгтөн ордны хаалган дээр зогсохулна. Дараа нь би мангалаад миний бэр зөвхөн аз авчирдаг гэж хэлнэ. Гилала. Ихэвчлэн хаантан би маш чухал мэдээтэй ирлээ. Кошалын дайны агт манай хил хязгаарыг давсан байна. Би танд Парасанжит хаанаас ноос мэдээ авчирлаа. Та хааныг дэмжүүл альва хүслийг тань биелүүлэн гэлээ. Надад тун таатай байна. Нөхөрлөөс илүү үнцэнтэй зүйл байдгаа гэж хаанда дамжуулаарай. Би тушаалын дагах болно. Мэдлээ. Хаантан одоо Парасанжит цэрэгтэйгээ энэ хөндөд буудалсан байна. Тэгэхээр тэр манай хилийг даваагүй байх нь. Тэр Бишимаг ихэд дайны агт нь давсан. Одоо агтын тогтоон барихыг л анж суугаа. Хаантан. Манай шагжаагийн бүх цэрэг энэ уулын нөгөө талд энд цуглагч байгаа. Манай бүх цэрэг хизээ нэгдэв. 2 хоногт хаантаа. Бид Парасанжиттай энд тулдах юм. Бид тэдэн рүү эндээс давтлах болно. Тэгээд агтыг барьж тогтоогоод энд уйна. Эрхэмдээч. Та тэдэнтэй энэ талд тулалдвал зохилтой гэж би бодож байна. Яах гэж? Ямар учраас талд тулдах юм? Манай цэрэг энд мухардах биш үү? Эрхэмдээч. Энэ талын иргэн тойрон налуу. Тэндээс ийшээ ирэх ганцхан зам бий. Бусд нь бүгд уруудсан бөгөөд дэндүү давчуу шүү дээ. Манай цэрэг толгод дээр харин дайсан доор байна. Тэдэнд өөд бацсан манайхтай тулалдахад бих байх болно. Түүнээс гадна манайхан хавшаалын их цэрэгтэй нэгэн дор тулгарахгүй байх боломжтой. Товчхондоо бидний шийдвэрлэх тулаан энд болох болно. Дайсан хөндөд харин бид толгод дээр. Бид дээр нь харин дайсан доор байх нэ дээ. Бид зогсоо цайгүй цохилт өгнө эрхэндээч. Парасанжитын цэрэг их хэмжээний хохирломсон. Энэ бол олон дайсантай тэмцэх агуу их тайтах ухаан хаантаа. Баяр хөргий Седарт. Баяр хөргий дайчин минь. Та надад бус Арчариаг хүндэнд талархах хэрэгтэй. Тэр надад энэ дайтах эрдмийг заасан. Мөн хэрэг боломжтой болоо дайнаас зайлсхийж бай хэмээн сургасан билээ. Дайн дажин зөвхөн сүйрэл учруулдаг. Эрхэмдээч. Энэ дайнаас зайлсхийж болохгүй гэж юу? Их Жинжин. За хаантаа. Та их цэрэг тушаа. Бид маргааш өглөө хөдлөнө. Мэдлээ. Эцэг минь, намайг сонсооч дээ эцэг минь.
Чи хэн? Балдив. Чи энд юу хийж яадаг вэ? Найта. Би хунтаа Сидартад гардуулах чухал мэдээтэй ирлээ. Та надад итгэж болно. Би Капилавостогийн талд хунтааж сайн сайхан ирэх хүсдэг. Кошалын туршуул байх нэ. Энэ нууц захиасыг Дандбаны хаанд өгөхөөр авчирчээ. Үгүй. Тэгэхээр чи Капилавостогийн дайсан Парсанжитийн анд байх нь. Чи ч бас урагч шүү дээ. Дэвдат. И зөвхөн сансан даал хүрэх гэсэн юм. Гэтэл чи эцэгтэйгэн үгсэн нийлээд ах дүү нараа хөнөөхөг оролдсон шүү дээ. Энэ загтлыг Дандбаны хаан минь би өөрийн биеэр Шүдэдан хаанд өгвөл юу гэх вэ? Чи тэгж зөрөглөхгүй л дээ, Дэвдат. Яагаад үгүй гэж? Хариулаач. Учир нь бид нэг л дайсантай. Хаан Шүдэдан уу? Охины чинь хадам эцэг шүү дээ. Тийм ээ. Дэвдат. Би охиноо чамтай л гэрлүүлэхийг хүсч байлаа шүү дээ. Гэтэл чи олонний нүдэн дээр сорилт ялагдчихсан. Дэвдат. Чи надад тусал. Би ч хариу тус болъё. Харин энэ Кошалаас ирсэн нууц цагтл бид хоёрын хооронд үлдэх ёстой шүү. Дэвдат. Та нар энэ танд ялагдах ёстой. Би ойлгохгүй байна. Би тайлбарлая. Кошалын хаан танд ялвал энэ шагчагийн синтэд заларч хагсан цагт яшоодороо чинийх болно шүү дээ. Цаашлаад би чамайг залгамжлагчаа болгоно. Чи ил болно. Загтлаа өгч. Явъя. Явъя. Балдив. Балдив. Юу болов Балдив? Дуграач Балдив. Хин чамаг ингэ. Яач хаваа Балдив? Яаси бэ чаана? Зам дээр шаргацсан хөвтөж явахт нь олсон. Тэгээд наашаа авчирсан юм. Балдив. Яахан энэ вэ Балдив? Хэлээч. Надад хэл. Данда. Хин байсан бэ? Хэлээч Балдив. Хариулаач. Дууралтаа Балдив. Бидэнд хэлж. Усаваад ир.
Сууч. Балдив, яг ууч. Яг ууч Балдив. Ууч. Оо Балдив. Уулта Балдив. Балдив. Яасан бэ Балдив? Энэ яаж вэ? Энэ яаж вэ чаана? Яга дууг болчихв. Балдив. 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 Чана энэ яаж гисэн бэ? Дахиад хэзээч ярихгүй. Юу ч хэлэхгүй юу? Юу гинэ? Ухаан алдснаас өөрчгүй. Балдив. Яваад ордны отчийг дуут. Яв чанна ордны отчийг аваад ирээч. Хэрэв ухаан алдсан бол үтэд сэрэгчих байсан. Амьд байсан бол ярих байсан. Амин тасарчхад байна Сидарт. Тийм биш ээ. Зүгээр л ухаан алдсан. Балдив юу болсныг хэлээч дээ. Би чөлөөтэй зорчиж зөвшөөрөл өгсөн. Хич амьд нь хүрэх ёсгүйсэн. Ярьж таарна. Балдив дугаараач. Юм хэлээч Балдив. Хунтаач тайвшир. Дугаараад өгөөч. Хунтаач. Амьсгалагчгүй зүрхэн ч цохилгоо болсон. Нүдэ нэгчтэй Балдив. Нүдэ нээлтэ. Балдив. Өхөл бол хороогийн зам хунтаач минь. Та өглийг үзэх байж магад. Мэргэд танд эртний судар номыг зааж сургахад та өхлийн тухай сонссон л байх. Гэхдээ сүнс хүний биеийг ингэж орхино гэж байх уу? Энэ чинь амьдралын үнэн шүү дээ Сидарт. Тийм биш. Та тэртээ тэргүй дайны талбарт олон хүн өгөхийг харах болно Хунтаач минь. Тэгвэл би таахгүй. Би толгодохгүй. Та хаан тулсаа хамгаалахын тулд дайнд явах ёстой. Хаан тулсаа хамгаалах талаар бүү яри. Би хүний амьд хүрч чадахгүй. Ямар учраас хүн өөрөө зөвшөөрөөгүй байхад сүнс биеийг орхичихдаг байна. Би тулдахгүй. Би зөвшөөрөхгүй. Капитан Вастугийн ард түмэн танд хэтгэж байгаа. Та тулдах ёстой. Би дайдахгүй гэж байна. Юу ч болсон байсан. Би яаж дайдахгүй. Би тулдахгүй. Та тулдах ёстой. Би тулдахгүй. Би хүний амь хөнөө чадахгүй. Дайн бол дан ганц дайснаа хөнөн гэсэн үг биш. Бас ард түмнээ аврах учиртай байдгийг. Тийм учраас би дайдахгүй. Би тийм дайныг гаргуулахгүй. Би дайныг зогсоох болно. Тэр дайныг зогсооно. Хунтаачаа намайг ганцаараа би орх. Надад сул байцгаа. Намайг тань орх. Хунтаачаа хаач гэнэ вэ? Хунтаачаа Зүгээр орчихоо чана. Хунтаачаа зогсоогооч. Бид нэг ч асуултанд нь хариулж чадахгүй шүү дээ. Бид бүгдийг тайлбарлаж барахгүй. Биднийг яавч ойлгохгүй. Ганцхан сонголт байгаа. Тэр нэг тайван орхих хэрэгтэй. Бүгд бол хорвогийн зам хунтаач минь. Энэ чинь амьдралын үнэн шүү дээ Сидарт. Та тэртээ тэргүй дайны талбарт олон хүн өгөхийг харах болно Хунтаач минь. Чи хэм бэ? Чи хэм бэ?
Би бол чи. Чиний сэтгэл. Инэрл. Харуусал. Нэгүүлсэл. Би ч бас чиний нэг хэсэг байна. Та хин бэ? Би бас уу. Бас шороо байна. Би нэгүүлсэл. Би бол хий хоосон. Эдгээр нь асрал хайрыг төрүүлнэ. Би гал байна. Би хий байна. Би бол уур харам. Бас омог. Эг зоргийг төрүүлэх аминч үзэх. Баатарлаг үйлсийн ундраг. Би чамайг амжилтын оргилд гаргана. Эг зориг бол сохор юм Сидарт. Бурууг үйлдүүлэх нь ч илбэг. Буруу үйлээ. Юуг буруу хийв? Чи дайны төлөвлөгөөг танилцуулсан. Чи дайны нэг хэсэг болсон шүү дээ. Чи буруу зүйл хийгээгүй. Дайн бол зайлшгүй. Ядалт дайчин овгийн хувь тавилан. Өнөөдөр чи юу болох юм хийсэн? Дайн дажиж өгөх сүрэлт хүрдэг шүү дээ Сидарт. Чи мэдэж баймарсан. Дайн ялан дийлэх завшаан олгодог. Чи санал нийлэхгүй байна уу? Чи ягаад Балдивийг үхлээ гэж ойлов? Ягаад тэгж сэтгэлээр унав? Дайны төлөвлөгөө санал болгосон чинь сайшаалтаа хэрэг. Дайн болвол олон цогцос уйгашууд автсан. Ард иргэд ахан дүүс итгэхгүй сэтгэлийн шарах үлдэн. Харин чи энийг ч өргөдөж нэгүүлсэнгүй байх юм бол ол зоригтой хүч чадахгүй хүрнэ. Энэ гал энэ уур чамайг шатаа шүү Сидарт. Уруу татагдаж болохгүй. Хашаа сайтар бод. Үйлдэл зөв бол үнэт хүрэхэд тусна. Энэ бол мэдээд эцэргийн түүх сонсож Сидартын түүхийг энэ бол мэдээд эцэргийн түүх сонсож Сидартын